Монголын засгийн газрын гишүүн, улс төрч бэлтгэгч, бизнесмен бүгд найрамдах намын дарга Базар садын жаргал сайхан ахыгаа угтан авцгаая. Анаршилт. За жагаха. Тэр таны микрофон сандал байгаа. За баярлалаа. За ингээд сайн байна уу? Жагаахтаас та одоо сайхан намарч байна уу? Одоо миний урилгыг хүлээн аван одоо хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа танд. За баярлалаа. За тэгээд манай жагаах маань бас дайралцаа ингээд тийм ээ шоунд 3,000 хүнийг одоо цуглуулж дайралцаа шоу маань одоо анх удаа бараг 7 хоногийн өмнө тикет нь дуусч тийм ээ. Солд авт болж бүр нэмэлтээр одоо шагийнхан бараг 20 ногуулж үүдэн зараа тийм ээ. Одоо жагаах маань ийм одоо сенсацийг тарьж одоо биднийг баярлуулсан. Тэгээд жагаахта баярлаа. Тэгээд дайралцаа шоу бол дууссан. Тэгээд дайралцаа шоунд дээр ахаа саяас зөндөө асуулт асуусан. Зарим нэг дутуу үлдээсэн асуултаа гүйцээхээр одоо таныг өрсөн юм аа. За тэгэхээр юм байна л да. Эднэр гуугаад байсан. Би гуугаад чочоогүй. Өөртөө л гуугаал өдөр шингүү ахаа гэл долгоноол долгоогоол гүгэл. Өнөө. Тэгээд яг үнэ хэлэхэд тэр дарилцаан тийм ч их таалагдаагүй. Ягаад хүмүүс ийм тэнэг юм ярьж, ийм тэнэг юм сонсоод тэгээд энийгээд байдаг юм бол гэдгийг би бүр гайхаад одоо хэзээ дуусгуул гэж сууж байгаа өнгөрөөсөн. Өнөө. Энэ бол үнэн шүү тэгээд. Тэгээд дээр нь хэлэхэд яг хоо Англи ч юм уу Лондон одоо энэ Европод зөндөө олон клубуд байдаг юм билээ л дээ. Тэгээд тэд нар тэрэн дээр арай жоох өөр юм ярьдаг юм бэл. Улс төрч байдаг юм уу, хөгжил дэвшилж байдаг юм уу, амьдралынхаа бэрхшээл, зовлон жаргалж байдаг юм тийм ярьдаг юм байна л да. Манайх болохоор хөгжлөө үлээдлээ бүгдээр худлаа инээсээр гоод хамгийн хоцрогдсон орн болчихгүй гэж санаа зовдог хэрэг. Тий. Болсон болоогүй бүх юм дээр энийгээл тэгээ яга сүлдээ юу ч хийсэн хамаагүй энийдэг болчтой билээ тэр өвчин болоод тий одоо тэдний нэг нь эднэр сууж штоо тий бид нар юу ч ярьсан инээлдэл та нар хам хэрэгтэнгүүч шүү өндрийг за жагаахаа тэгээд одоо танаас асуух асуултууд бас маш их байгаа тэгээд манай Монгол улсаас бүхий орон гэж ярьдаг бөхөө дээдэлдэг бөхөө үздэг ерөөсөө бөхөө л ярьдаг бөхчүүд нь одоо гишүүн болдог тийм ээ энэ дэр бид нар альва нэг юмыг шийдвэр гаргая гэж хүсдэггүй байхгүй нийтээр. Тэгээд юмыг зүгээр л ингээд сонсоол өнгөрөөгөө л байгаад идэг. Тэр дангацсан нөхдүүдийг бол одоо олон жил тийжэл 30-аад жил барилдаж яагаад нэг хэдэн юм навсганаал тэнд том жижигнийг авч унагсан болцохоо. Тэгээд Олимп болохоор хэдэн монсон октод нь очиж медаль авдаг болсон байх жишээтэй. Явсаар байгаад. Тэгээд тийм учраас одоо эрэгтэйчүүдийг энэ наадмаар барилдуулахаа болоод эмэгтэйчүүдийг барилдуулмаар юм билээ. Тэргөө бискалцурта бандаа шиднөстэй бэлэн юм билээ шүү дээ. Зөв улаан ногоонтой бискалцурта бол тэгэл гараад барилдуул манай хүүхнүүд ч айгүй барилдана. Тэг. Сүүлийн үед нөхрөө бадсаар угаад бүр барилтаас хүрсэн байл. Үнэхээр гайхалтай. Манай жагаах маань марг стенд ап хийгээд байна уу да. Яг баярлалаа танд. Тэгээд маш олон одоо дуусгаагүй асуултууд байгаа. Тэгээд та төгжрөл утааг яаж шийдэх вэ гэдэг дээр дэндүү гоё хариулт хэлсэн. Тэгээд тэнд байсан залуучууд бас сэтгэлийн хөөрлөөр бас орилж харлаад тэр гоё хариултыг бас сонсож амжсан болов. Нэвтрүүлгээр бас та дахиад гоё хэлвэл тийм ээ. Заримдаа улс орноо харахаар айгүй хэрэлдэх юм. Ямар ч хэрэггүй, ямар ч шийдвэр гаргадаггүй хэрүүл хийгээл маргалдаад байдаг юм бэл. Уг нь бол энэ асуудлууд тийм хэцүүч масштабны бүхэлдээ улс орныхаа байдлыг харах юм бол энэ асуудлыг шийдэхэд уг нь нэг тийм хэцүү биш юм бэл. 18 аймгаар одоо ингэж яваад үзэх юм бол аймгийн төвд бүгдээр хоосон. Цоочтой гашаа башин баг. Тэ. За 21 болог яг дарах эрдэнэт. Тэгээд сүүлийн үед орон нутгийн иргэд хотод орж ирээд улс төрийн нийцлээд бүх юм нийцлээд авцсан. Одоо тэгээд Улаанбаатарыг сум болгочул яасан. Арангаа хот толгоод, Өвөрхангай хот толгоод ингээд орон нутгийн хот толгох нэр өгөх гээд шүү дээ задвал чинь. Ер нь бол Улаанбаатар дарах эрдэнэт бид нарыг чинь сум болгох гэдэг юм бэл. Тэгээд сүүлд нь бид нарыг
Орко гэхээр модноос гарсан баг зүгээр абориген гэд нэр өгчих байх айгүй л бид нарт удахгүй. Энэ янзаараа аборигенууд ч нэг Австралид байдаг шүү дээ. Тэ хүндрэлтэй одоо хөгжил соёл дэвшил авснаас хойш бараг 1000 жил болж байна. Эзэн Чингис Богдхаанаас эхлээд гэтэл тэр нөхдүүд яг 1000 жилийн өмнө нүцгэн шалдан байсан яг тэрээр байж байгаа. Энд Америкийн инженерүүд тэр уулан дээр нэг хэдэн өд татгсан юм арх угаал яг тэрээр байж байгаа. Тэгээд энэ Улаанбаатар ус маань бахан аборигенуудтай болчих үедээ л гэж санаа зовоод байгаа юм. Тэгээд энэ хотын мэн удахгүй сум гэж нэрлэх юм билээ. Энэ нөхдүүд бол энэ улс төрчд. Тэгээд Улаанбаатар хотод аймаг сумын төв дээр байгаа залуучууд хот руу орж ирж өвлждөг болсон юм билээ. Бүгдээрээ нэг пүүжгээтэй. За тэгээд нэг 3-4 хүүхэдтэй. Та нарын чинь тэр хвцэл байгаа ч хүүхдийн тоо цаашаа төлөвлөсөн байгаа. Тэгээд эхнэр бол маха чанаастай нөхөр галтуур хийгээстэй ингээд өвлжиж байж байгаа. Тэгээд нэг ангид одоо багтахгүй балкон дээр нь ширээ засч чартаг бодуулаар нь ширээ засч хүүхэд суулгах төгчөд байгаа шүү дээ. Одоо нэг анги дунд сургуульд бол 50-60 хүүхэд сурж байна. Ямар ч сурах боломжгүй. Багш бол гар утастайгаа орж ирж гар утсаа ухаж байгаа. За хүүхдүүдэд тэрийг олоод ухаад уншаад би хуулж үчихэд хүрээд ирээрэ гэдэг юм гээл. Тэгээ хичээл заадаггүй. Тэгэхээр энэ асуудлыг арай жоохон өөрөөр шийдээгүүл амархан. Зүгээр л энэ халамжуудыг зөвхөн Хөдөө аймгийн төвд яг ийш тийш явдггүй яг тэр суур амьдарч байгаа хүмүүст өгнө гэдэг юм бол аваргууд бүгдээр гараа авчих юм бэл. Тэтгэмж авах гэдэг. Тэгээ энэ Улаанбаатар тийм их машин бүглэрээд байх хэрэггүй, метро бариад байх шаардлагагүй. Ер нь тийм олон Улаанбаатар хот анхнаасаа ерөөсө 500 мянган хүний л хот байсан шүү дээ. Одоо энэ чинь сая 4-500 мянган хүн чигчсэн байж байгаа. Тийм учраас энэний цаана юу вэ гэхээр нийгмийн том асуудал байгаа, орон нутаг эзэнгүй болж байгаа. Манай хөдөө нэг энэ чинь аав нар нь октод ер нь октод ч аавдаа их сүрхий санд долхондог байхгүй ааваа гэд. Тэгэхээр аав охиныгоо том болохоор муу ганц охиноо хотод аваачид эрдэм номтой болгоно гэд. За энэ нэг муу паригуур хар юм яг хөө энд мал малцаад байж гэнэ гэд. Хэдэн октод хот руу явуулсан. Одоо нэг хөдөөний банд нар чи авгаалтах болчихсон шүү дээ. Тэ яг бодит байдал тийм байгаа. За хотод энд 3 жил болцсон охин дахин нэг хөдөөний малчин залуутаа суух уугүй юу гэдэг асуудал. Тэ. Тийм учраас би хэлсэн эднэрт гүйгөө энэ халамт итгэмжээ ерөөсөө л бүгдийг хөдөө явуул. За. Тэгэх юм бол бүгдээр гараа явчих юм бэл. За дараагийн асуулт ч байгаахаа үндэсний үйлдвэрлэл яагаад хөгжихгүй байна гэд. Та ч өөрөө бас үйлдвэр барьдаг, үйлдвэр барьна гэд бүр тэмцдэг, тэрий чин одоо бүр төрийн эсэргүүцдэг тий. Би ингэж бодож байгаа. Та нарыг ингээд марцхан инээсээр угаад ийм тэнэг болцсон юм байна гэж бодож байгаа. Аха. Гэтэл манай ажил хэрэгч хүмүүс ч айгүй ухаантай байна шүү дээ. Үйлдвэрээ дандаа хөөхөд ийш урагшаа хөрөнгө оруулаад тэнд үйлдвэрээ барьчаад тэгээд оруулж ирэхдээ мед ин Монголиа гэдэг хайгийн сэлд наагаад ингээд бүх юмыг ингэж оруулж ирж байгаа. Яг үнэн хэлэхэд бол хүүхдийн дунд сургуулийн номноос эхлээд уг нь хэвлэх үйлдвэр дүүрэн багш байгаа. Гэхдээ бүх хэвлэгдсэн ном дэвтэр бүгдээрээ урдаас орж иж байгаа. Бүх ажилчдын хувьц, тусгай зорилтын цэрэг цагтаа бүх хувьц бүгдийг нь урд ойж байгаа. Ерөөсөн Монгол тендер зарлуул бүгдийг нь урагшаа мөнгө авч тушааж байгаа. Яг үнэн хэлэхэд ийм байгаа нөхцөлд бид үйлдвэрлэлээ хөгжүүлэх ямар ч боломж байхгүй. Хятадтай миллиард 300 сая хүн өлсгөлн даван туулсан зовлон өлсгөлнгийн мөн чанарыг мэдсэн хүмүүс бол өтөршөнгүй ажиллаж штэ. Тэнд 10 юаны төлөө л ажиллаж байна. Манайх бол хэдийг өөхий 3 сая өгөөг 3 саяар ажиллахгүй. Тэгээ хэдийн 30 саяг өгөөл яг ажил хийж үзэж болох юм гэж хэлж байгаа. Бидний ялгаа ийм нөхцөлд бол хүн ажил хийх боломжгүй. Яг үнэ хэлэхэд бол. Тийм учраас ажил үйлдвэр ерөөсөө хөгжихгүй байгаа. Зүгээр санаа зовж байгаа улс төрчний хувьд бид энийгээ сууж идэг хамаг хэмээн хятадууд орж ирээд нөгөө зөөлөн хатуугаа иднэ гэдэг шиг бүгдийг нь худалдаад авчих үе тэ. Тэгээд бид нар бүгдээрээ гудамжинд үлдэх вэ. За залуучууд энэ бооцоо тэ энэ бит
Бооцооны сайт гэдэг юмд одоо монголчууд залуучууд живлээ гэж ярьж байна. Тэгээд энэ бит сайт одоо бооцооны талаар та юу гэж боддог? Одоо амьдралаа алдлаа гэн архинд орлоо гэн тийм ээ. Энэ талаар та залуучуудад ер нь одоо зөвлөхөд Манайхан ч биткойн гэдэг орох оромжоо хүртэл нэг 2 байшингаа ламбарт нь тавьж байгаа тавьчаад биткойн төгссөн шүү дээ. Тэгээ нөгөөх нь байхгүй хөлхний дампуураа дууссан. Уулаал яста би хохирчлоо гэд. Альва нэг юм ихтэй эхлээд бодлоо. Ер нь энэ ертөнцийн дээр хялбархан тийм амархан баяждаг юм байхгүй. Тэр бол худлаа. Ер нь бол хийж бүтээж зорж ижил хүн юмтай болдог болохоос зүгээр гэртээ хөвт суугаад нэг коноп дараад биткойн аваад тэгээд баяжсан хүн дэлхий дээр байхгүй. Ер нь бол энэ санхүүгийн бизнесийн ард дандаа томчууд байдаг. Баруун Европ, Америк тэр бомтонгууд тэд нар яг нэг өглөө нэг үнийн өсгөөд маргааш нүунийг буулгаад ингээд хэдэн зуун тэр бөмбөг хийдэг. За Америкт бол мөнгөний хадгаламж гэж байхгүй. Мөнгөөр хадгаламжийг хүү гэж байхгүй. Харин та банкнд мөнгө хадгалуулсны хувьд татвар төлдөг. Тийм учраас Америкчууд яадаг вөхөр мөнгөө дандаа үн цаас болох гэж гүйдэг, хувьцаа болох гэж гүйдэг. Ерөөсөө тэдний эдийн засгийн тогтолцоон дээр шатхан шатаад олох нь олдог тэрэн дээр. Манайх ч өнөөдөр арилжааны банкуд нь асар өндөр хүүтэй учраас үн цаасны зах зээл хөрөнгийн бирж гэдэг юм хөгжихгүй байна л да. Шалтгаан нь энэ. Ерөөсөө л. За тэгээд манайх нэг 5 дахь орой нэвтрүүлэг байгаа юм жагаах. Тэгээд дэс хөндлөл нэг 2 асуулт байгаамаа. Тэгээд та нар дандаа л хөндлөн юм ярьж идэг. Харин тийм ээ тийм. Ер нь одоо таныг ингээл одоо хүнд ингээд үнтэй зөвлөмж өгдөг те. Тэгээд мангасддаг энэ төр гээл залуучууд бол дандаа тэрүүгээр нь мэддэн штэ. Ер нь таны одоо яг бидний мдээгүй те тийм зодооны түүх байна уу гэж байгаа байхгүй одоо хайлайт те таны одоо ер нь дурсамжинд байдаг. Би ч нэг гайхтар тийм зодоонч ч байгаагүй зүгээр. Яг хоо энэ авчин тэр чигээр атманууд хаяа атмануудаа бас тамхинд нь явж өгнө, архинд нь явж өгнө, хаяа ганц нэг шанаадуулна. Тийм байсан. За бид нар зодтолсон ч орцсон дороо зодтолчих юм бол хамраа нийлэгчих юм бол одоо чи атман гэд хүлээн зөвшөөрдөг. За. Тэгэл цаашаа явагддаг тийм л байсан шүү дээ. Одоо бол ингээ хүн өдөн хил амаар доромжлон тэгээ нэг мангасчих юм уу зогчхоор тэгэл гар утсаа бариад матах галгүйгээд. Лай хийгээл тий. Цагтаа хэлэх үү яаж матах үгээд айгуу тийм эмгтээлэг нэг юу хүмсдэг болсон юм билээ нийтээр. За та хипхоп урлагийг ер нь бол ингээд бүр одоо үндснээс нь ингээд дэмжиж ирсэн. Одоо сүүл төрөл одоо стадион ингээд рэпер цэцэгийн тоглолтыг одоо дүүргэсэн. Одоо үеийн хипхоп урлаг таны одоо ер нь бодлоор хөгжөөд байна уу? Ер нь ямар байна те? Та ер нь урлагтай ойрхон штэ. Яг хоо би одоо нэг юм хийхээр энэ муу баянаараа дээрлэхлээ энэ бизнес болгохлаа гэхээр би хол өгдөг байхгүй. Тэгээд өөрөөсөө нэг болсон болоогүй энэ 100 жингөө нэг шоу хийлээ. Тэгээд тэр шоу нь мэдгүй надад бол таалагдаагүй. Техник технологийн шийдлийн хувьд яваад орно юу ч сонсогдохгүй юу ч харагдахгүй. За дээр нь урлаг уран сайхан талаас найруулга их муутай, цохол их муутай. Тэгээ хувийн эцэг дээр нь нөгөө юу байхгүй, стилист байхгүй. Одоо гадных чинь стилист гэх хүн ажиллаж штэ. Та тайзан дээр яаж бие авч гарах вэ? Яаж инех вэ? Яаж хувцлах вэ? Тийм ээ? Манай тийм байхгүй хөрх нөгөө дуучин бүх юм өөрөө хийдэг би гэдэг өвчтөө. Тэгээ нэг галтаас хар юм тайзан дээр гарна. Тэгээ нөгөөх нь харах хэцгүй. Тэгээ ядаж бид нар чинь бас жоохон царай муутай юм аа. Тэгээ тэр Турк мөрк ийш арабууд эднэрийг харлаа нэг л том алаг давхраатай хөх цэнхэр нүднүүттэй. Тийм байгаа үстэй. Тэгээд урлагийнх нь хамгийн топ мисүүд нь тайзан дээр гардаг болох хэвээр. Тэр хүнээр хүмүүс бахархдаг. Тэрнээс биднээс царай муутай юм бахар чинь бас мангас шиг юм бахарч бас жоох хэцүү байхгүй. Тайзан дээр юуг нь харах юм дээр чинь. За дээр нь хипхоп урлаг манад одоо надад бол нэг таалагддаг. Тэгээд юмын сонсоод зүгээр сүултээ ингэж ихэнд нэг нохоо уцаж байгаа юм шиг сайн. Хашаа хорууллоор ингээ явахаар чинь нэг айлын нохоо уцаад байдаг шүү дээ. Том бүдүүн хав гэдэг ингээд сүултээ тэг санагдсан юм бил. Тий. Би бол илүү жоохон бидний үе чинь
илүү тийм академик урлаг шинжлэх ухаан сонирхч бид нар ч тэгж хүмүүжүүлсэн. Илүү сонгодог урлаг үзэж. За бидний үед чи яг энэ эстрадын хөгжим оргил дээр байсан. Хамгийн топ өнөдөр хамтлаг дуучид бид нарыг жоохон багтал гарч ирсэн шүү дээ. Одоо Beatles, Rolling Stones, одоо Rod Stewart, Martin ч үгүй, Pink Floyd ч үгүй юм ингээд. Тэднийг бол сонсох үнэхээр дуртай. Тэд нар бол үнэхээр их гоё санагддаг. Тийм учраас яг хөө залуучууд үзэх юм байхгүй учраас л үзээд ах шиг байна. Тэгээд найз охинтойгоо очиод тэнд нь бас арх пив зарах юм. Тэрийг авгаад хүрд тойрж иргэж байгаа юм шиг л тэр зэн чи ингээ тойроод иргэлдэл. Тэр тайзан дээр юм байна уу, болж гэнэ үү, сонирн биш. Тийм юм бил. Тэгээд би тэрийг юутай холбосон гэхээр үзэх юм байхгүй байна да. Тийм учраас энэ залуучуудад болж өгөөд энэ соёлтой орноос тэр соёл урлаг айтайхан тэр дуучин хамтлаг дуучдыг илүү их авцарж үзүүлэх ёстой байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Та элэгцийн цаана байгаа залуучуудаа энд байгаа залуучуудаа нэг урам зориг өгсөн бас сайхан үгээр. Харин би тэгж бодоод ямар ч нэвтрүүлэг залуучууд надыг зөндөө гуйдаг л та юмд ороодхаа, тийм юмд ороодхаа ингэж хоол их нэвтрүүлэг би зориуд ордыг. Ордог шалтгаан залуучуудад үлгэр дуурайл болох юмсан. Нэг ч гэсэн зөв зүйтэй юм хэлээд өгч хэлсэн. Тэгж л бодож орж байгаа. Тэрнээс нэг хийх юм олж чадаа үгүйс бол нэг одмоо болохгүй надаа ерөөс тэгдээсэн юм багхгүй штэ. Яг үнэн хэлэхэд бол. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Жагахна баярлалаа. Тэгээд дайралцсан дуусгаагийн асуултуудаа асууж чадлаа. Хайцсан гоё сайхан дэлгэрэнгүй хариуллаа. Тэгээд танд баярлалаа. За. За.